За сайн бацхан үзэгчтэй өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ их эзэн мог Чингис хааны тухай уг гараалаа. Тэгээд яаж Чингис хаан болсон, Чингис хаан гэдэг нэрний утгын тухай ярих болно. Тэгээд бичлэгэнд орцгоё. Бүртээч нөө эхнэр гоо марлын хамтаар Тэнгис далай гаталж ирээд онон мөрний их бурхан алдуу ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвгөнийг төрүүлжээ. Хэмээн дурдсан байдаг. Дараах үе удмуудыг жагсаавал Тамаача хорийчэр мэргэн уужин буурал саль хачаав их нүдэн шин сочи харчуу поржгэтай мэргэн торгалжин баян добуу мэргэний ихнэр 20 төмдийн хорийлартай мэргэний охин Алуунгаа добуу мэргэн 2 хүүтэй болоод нас барсны дараа Алуунгаагаас төрсөн 3 хөвгөний баг нь болох Бодончир Монхгаас Боржгон огийнхан үүсэн гарчээ. Нууц товчонд бичснээр бол Алуунгаа добуу мэргэний нас барснаас хойш хөвөө төрөлснийгээ малиг баяуд овгийн зарц бос харин шүн тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Бодончир Монхог нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүн Жажираатай бөгөөд энэ Чингис хааны анд жамуухан уг гарал байгаа юм. Бодончрын үр удамд Хабич Баатар, Минэн Тодон, Хачи Хүлэг, Хайдуу, Башин Хор, Догшин Тумпина сэцэн болно. Хайдуугийн хүү Чирхаа Линхаагаас тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинаас эцний хүү Хапуул хаан хамаг Монголыг захирч байсан ба түүний Хяад Боржгон овог гарчээ. Хапуул хааны 2 дахь хүү Бартан Баатар нь Чингис хааны эцэг Эсөөгөө Баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутуулаа хаанаас хойш хангүй байсан тул Хяад Боржгон овгийг ерөнхийд нь Эсөөгөө Баатар захирч байсан. Чингис 1162 онд Бэлгийн тоолын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд онон голын хөвөн Дэлүн болдог хэмээх газар Эсүүнгээ гатан өвлөн ихээс төржээ. Монголын нууц товчонд түүнийг төрөхдөө шагаан чинээ нүж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хяад Боржгоны удирдагч байсан Эсөөгөө Баатар татарын Тэмүүжин үгээтэй тулалдан олзолж авсандаа тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүүжин хэмээн нэрлэжээ. Одоо хэдүүлээ Чингис хааныг хаан ширээнд суусан 3 мэргэд сэргэлэн ирж өмнө мэргэдийн их чилээдүү ихнэр өвөлнийг Эсөөгөө Баатарт булаалан алдсныг өшөөг авахаар ирэн бүртээ үжнийг булаан авт чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүүжин өмнө түүнийг ивэлтэй багтаахаа амласан Хэрээдийн Тойрол хаанд очиж тусламж хүссэнд хүлээн авахч Жадаан аймгийн жамуухтай хүч хавсран мэргэд аймгийг дайлан бууж буур хийрийн тулалдаанд бод цохин Тэмүүжин ихнэр бүртийг эргүүлэн авчээ. Энэ үед бүртээ жирэмсэн байсан Тэмүүжины ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын нууц товчооны 104-р зүйлд санамсаргүй байтал 3 мэргэд довтолж эхнэр хүүхдийг нь булааж авав гэсэн байна. Тэмүүжин өгүүлснээр бол бүртээ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргэдийг дайсны дараа Тэмүүжин жамуух 3 дахь удаага анд байлдан хамт нутаглаж байсан байна. Гэвч бодлогоо салж явцгаас өмнө жамуухыг дагаж явсан Боржгон болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүүжинг даган ирснээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавьжээ. Улмаар 1189 онд Алтан хучир зүрхний Сачаа бэхий Дарида отчигн зэрэг Хяад Боржгон хоёрдууд санаа нийлэн Тэмүүжин хамаг Монголын ханд өргөмжилж Чингис хаан хэмээн цол олгожээ. Чингис гэдэг үгийн гарал нь Тэнгис гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичгээс буй. Чингис хаан 4 хүүнтэй. Хүүн Зүч, түүний удаах нь цагаатай. Гутаах нь өгөөтэй. Дөтөөх нь Тулав, охид гэвэл Алхай, Алаагу, Чичээгэн, Түмээлүн гихч 4 охинтой. За тэгээд Чингис хааны тухай бичлэг маань энэ үрээд өндөрлж байна. Тэгээд бичлэг таалагдсан малайк болон subscribe дараарай. Тэгээд түр баяртай.